тэрийгэ уулзахаар өглөө эртлэн яваа ээж. Найзынхан сэтгэл шингэсэн цэцгийг тэврээд чив чимээгүй ертөнц донд орой ганцаар үлдсэн мэт алхана. Гэвч хүүн одоо ээжийнхээ халуун ингэрт наалдах чадахгүй. Хайртай найзынхаа илгээсэн цэцгийг тэвэрч чадахгүй тийм алсад очсон. Хүүгээ бодохгүй өдөр гэж алга. Бидний гэр бүлийн хувьд бол маш хэцүү байна. Эсвэл хүүгээ ингээд энд чинь хэлээр ерөөсөө итгэж өгөхгүй өдрүүд л өнгөрч байна. Хорвоо дээр дөнгөж цэцгэлж байсан 17 нас. Харамсалтайгаар хагдарсан тэрний хүүхэд насыг авч удсан айхтар унаа сураа. Хүүхдүүд нөгөө нэг сургуулийнхаа ойролцоо нэг найз нь сураанаа гаргаж ирээд тэгээ тэрийг ээлжилж унж яваад манай хүүхд нөгөө нэг 4-5 дээр үлсэн юм шиг байна. Тэгээл буцаж нөгөө найзууд дээр очиагүй. Одоо нэг арай жоохон хол гэртэй болохоор нөгөө сураанаага унаа явчлаа гэж одоо гэр руугаа орцгооцсон байсан. Ер нь ухаангүй бараг сар шахуу болж байгаа тухайн орсон 19 удаа хагалгаанд орсон. Тэгэл тэр ангийнхан хүүхдэд нь ээж аав нь тэр сурааныг хэрвээ авч өгөөгүй тэр ид тийм сураан байгаагүйсэн бол миний хүн амьд байх байсан баг. Хүмүн байсан бол ингээд л найзуудтайгаа инээлтэж дүрсгүйтэн тоглож байх байсан байх та гэж нулимсаа залхин зогсох ээж. Үрээ сансан сэтгэлийн тайвшруулах өвтгхийн аль альнийг өгөх тэрл мэдрэмжийг энд зогсох бүртийн мэдэрнэ. Ихтэй өөр хаачих юм бэлээ. Одоо тэгээ бид нар бас цуглаад яваад хахаар аав ээжд нь харагдах сайгүй дурггүй шүү дээ. Биднийг харахаар нэг хүүхдээ санчих юм шиг санагдаад. Бөөндөө нэг цуглаж явах байлсан шүү дээ. Хар багаасаа тэгээд бид чинь бүгдээр ингээд бүр өглөө 6 цаг зэрэл тэгэл оройн 12 хүртэл ингээд тоглолцдог байсан байхгүй. Бүр өдөр болго ингээд ёор ингээд ядрах юм байхгүй тэгээд дээрээ л нэг гоё инээлтэл гоё хөөрөлтөл гоё тоглолцоогоо. Тэгэл тэр дурсамжлал амиурдаг тийм дөө. Өнгөрсөн дараа орсон чинь найзыг нь аварч чадсангүй тэгээд тэгэхэд л хүн бас сонирн болдог юм билээ. Тэгээд бид гарч ирэл бүгд уйлал даа байсан шүү дээ. Хүмүүс уйлахаа байж чаддгүй юм билээ. Бөөндөө бол нь ярьж л юм чинь. За ингээд өөд болсон юм чи идлээ хүлэн зөвшөөрөөд одоо дахиж уйлахгүй шүү гэд. Тэгэл чадахгүй ингээд юм сууж байгаа л бөөндөө нийлээл яг уулзаас ухаараад уйлчих гэдэг юм чи. Бурхан болсон хүү өнгөрсөн жил осолд өртсөн 948 хүүхдийн нэг. Хүүгүүдийн сонирхлыг соронзон мэд татах, хурдтай дуу шуугүй тэрл унаагаар салхи сүрэн давхих том хүн болсон мэт хөөрөх. Тэгээд хүүхдийн гин зангаар алдах. Тэр нэгэн гайт өдөр хичээл тарсны дараа найзынхаа сурааныг ээлжилж унахаар шийдээд хүүгүүд цуглжээ. Гэвч үхэл тийм ойрхон байсан гэдгийг тэдний хинж зүүдлийг үйц. 2025 онд хүүхэд өртсөн 948 осол цагдаагийн байгууллагад бол бүртгэгдсэн. 948 ослын улмаас 991 хүүхэд гэмтэж 67 хүүхдээ нисгэрсэн. Энэ бол үнэхээр харамсалтай. Бараг одоо 2 анги шахуу. За эдгээрээс яг энэ Английн одоо мотоциклтэй 5 тохиолдол байгаа. За нийслэл Улаанбаатар хотод бол одоо цахилгаан мотоцикл буюу сураантай 2 ослын улмаас 2 хүүхэд өнгөрсөн. Эцэгчүүд маань бага насны хүүхдээ скутер дээр урдаа зогсоолгож авч явж байна. Эсвэл бол бага насны хүүхэд унж яваад орсос сурж явж байгаад машинтай мөргөлдөж байна. Явгууны зам дээр явгуун зөрчигчийг мөргөж önтэх. За энэ дээрээс хамгийн эрсдэлтэй зүйл нь юу гэхээр 100 гаруй км цагийн худлах чадвартай кросс гэдэг мотоцикл байдаг шүү дээ. Энэний яг цахилгаан хөлбөр буюу сурааныг эцэгчүүд маань хүүхэдтэй өөрсдөө аваад өгч байна. За мопед бол өөрөө 0.25 кВт-ээс 4 одоо кВт хүртэл байдаг. Гэтэл энэ бүр мопедоос аваад яг энэ Английн мотоциклийн түвшинд очсон. Ийм зүйл байна.
Ганцхан жилийн дотор замын хөдөлгөөний осол гэмтлээс болж 67 хүүхэд нас барсан гэдэг ямар их тоо вэ, бурхан минь. 67 хүүхдийн цаана ичнээн эцэг их харуулсал гунигт хар өдрүүдийг туулж яваа бол гэд бодохоор зүрх зүсэж цээж тавчна. Яг энэ сурам мопед энэ жижиг одоо энэ тээврийн хэрэгсэл шүү дээ. Тэгээ энэтэй холбоотой осол бол нэг 2900 орчим бүртгэгдсэн байгаад байна. За энээсээ 2700 орчим нь бол ерөөсөө яг манай гэмтэл сог судлалын үндэсний төвөр өгүүлчлүүлээд ямар нэгэн байдлаар гэмтэл авсан ба тогтоогч байгаа. За тэгээ энэ үнээс одоо жишээ нь хүйснийхэн хувьд нь одоо англиад үзэхэд бол 70 орчим хувь нь бол эрэгтэй. За нэг 30 гаруй хувь нь бол нэг эмэгтэйчүүд байх ч гэдэг. Насны ангиллаар нь авч үзвэл яг энэ сураантай холбоотой гэмтэл бол ерөөсөө л 10-аас 29 насны хооронд байгаад байгаа. За ерөнхийдөө энэ 24 онд бүртгэгдсэн тоо 25 ондтай харьцуулахад 6 дахин ихссэн байгаа. Гэмтэл авж байгаа хэлбэрүүд маань ерөнхийдөө толгоон гэмтлүүд байна, за хөл гараа агуулгах байна, мөчтийн гэмтлүүд байна, цээж хөвлийн гэмтлүүд. За эндээс бол нэг 17 орчим хувь нь бол зөвхөн тарих толгой гэмтсэн тохиолдлууд байгаад байгаа. За үлдсэн хэсэг нь бол их хөвчлэн мөчтийн гэмтлүүд бол байгаад байгаа. Сураантай хүүгүүд их болчлаа штэ тий. Ундгүй. Ундгүй. Хаяал нэг ахаа манай хаяа ирдээ тэрэл шавнд. Ах нь юу ундээ? Мопед ундгүй гэсэн. Одоо тэр зарцаг гэсэн. Тийм үү. Ер нь ийм сураантай болох юмсан гэж боддгоо. Хэдэн нас үрээд ер нь унах хэвээр бол? Бид кросс амс кросс. Кросс уу? Тий. Кросс хэдэн нас үржиж унах уу? 18 үрэл. Үнэлгээ авал. Ялангуяа жодоны аан үнэлттэй болчоод ер нь аюулгүй байдлаа бүрэн болгочихлоо юм гэж боддог тоо. Ямар ухаантай юм бэ? Танаа үеийнхэн ер нь сураа нь унжээ нөө? Сургуулаар энэ төр. Маа 9-ийн дэг нэг хүүхд ондаг. За яах вэ? Дахиж өгөх үү? Дэг таа зайсан гараад гэр мэрлгоо явдаг. Одоо унахаа болцсон. Ерөнхийдөө аюулгүй байдлаа хангахгүй л айддаг шүү дээ. Бэртэг хэмжих аюултай. Дээд хурд нь хит хурдлах уу? 50. 50 уу? Тийм 50 төгрөг. За. 50-аас тийш унахаар нэг унжлахгүй гээд тэгээд 50 cc 125 cc дээр гэхээр унж явахаар цагдаа нарын ер нь бол торгон гээд ерөөс унуулахгүй байгаа. Тэгээд зөвхөн 50 cc дээр мопед унна гээд 16 хүрсэн болдог гээд унж байгаа. Чи болохоор 16 хүрсэн үү? Тий одоо 17 хүрч байгаа. Энэ жил одоо 17. Ээж аав нь авч өгсөн юм уу? Тий. Сая нөгөө хүүхдийн баяраар авчихсан. Та нарын хамгаалтын малгай хувц ер нь өмсөх ёстой юу? Ер нь бол касаг өмсгөл төстэй шүү дээ. Касаг билээ хоёр. Чи тэгээ саяага өмсөв. Харин сая гэрээр их юм болохоор өмссөн байгаа гатал. Чи ер нь сураан унж өвдсөн үү? Ямар байдаг вэ? Ер нь бол нэг хэд удаа унжсан. Гэтэ унахад нэг тийм сүртэй гой мэдрэгдэд бол байдгүй. Байдгүй. Хурд ихтэй юу? Хурд нэлээд хурдлана. Ер нь тэгээд хүүхдүүд яагаад ингэ сураан дурлаад идэг юм болоо? Сураан яагаад ингэ та нарыг татдгийг? Ерөнхийдөө сорон гэдэг чинь өөрөө нэг дугуйтай ерөнхийдөө ойролцоо хөнгөн. Тэгээд ер нь дугуйнаас илүү хурдталдаг. Тэгээд унахад бас арай амархан болохоор арай дурлаг ахлагч бодож байна. Хараа ярилцахгүй аав ээжүүд нь араас нь дагаж явахгүйгээс хойш хүүхдтэй тийм унлаад тийм идэлгдсэн юм шүү дээ. Ер нь айцтай шүү дээ. Машин явж явах тажуугаар гинт гарч ирэх ч юм уу тий. Аваараас л их аюултай шүү дээ. Ээж аав нь ер нь тэгээд нисээ явж байгаа гэж мэддэг болов юу гэж бодож байна? Мэдхгүй бата. Хүүхдүүд эцэг юу л хараа хяналтсан байхгүй бол хэцүү шүү дээ. Ер нь нөгөө машинтай явж ах чинь тэгээд нэг эргэж барих нэг юм тэр дааш нь ухсгаар орж ирэл наалчих гал ер нь бараг л ястаа хулгайж байгаа шиг байнга л ингэж тоолондоо хэлэлцэж явахгүй бол нэг л жахан юу алдагдаад юу очиход чинь аваараас л их гаргаад байгаа шүү дээ. Ер нь энэ хүүхдүүд бол тонг их аваар ихслэх гаргаж байгаа. Өөрснийхөө зориулгын тийм талбайг нь бэлдээд өгвөл болон зүгээр юм болох гэж боддгийн. Тэг чинээ өөрснөө унаад наацна гэж байж үл те. Хөдөлгөөн замын хөдөлгөөнд оролцохыг бол тийм хаалчиж. Буруу зүгөө орж ирээ зогсчдөг нь бас хэцүү гэдгийг. Нэг урсгалаараа явж болдгүй бахтаа л гэж бас боддөө шүү дээ. Замын голоор яваад ах юм. Замын баруун талаа уг нь шахаж өгсөн дөрмтэй л байдаг байх. Ер нь болж өгвөл тэгээд энэ сураан нэрдэж их дэмэл юм шиг байгаа штэ тий. Тэгээд эхлүүлж ийн л гэж бодож байгаа бах. Ер нь бол хөөхтүүд эхлүүлэхдээ бас зөв талаас нь эхлүүлвэл бас зөв юм болов гэж боддоо штэ. Дугуунаас унахад ямар их гэмтдэг вүлээ те. Тэгээд тэр сорон гэдэг юм чинь 40 км цагийн хурдтай байгаа штэ. Хүний амнаас нь хүрэх аюултай болохоор хамгаалт гэдэг юм заавал
хэрэгжилж яах вэ? Эцэг их бүлээн зөвшөөрөгдсөн. Тэгээд заавал англи мэнглээд даруулаад насан турш ижил унуул зөв юм болов уу гэдэг шүү дээ. Өглөөхөн дэлгүүрээс авсан цэцэг эзэнгүй талд хань олж үлдлээ. Мөрөөдсөн ирээдүгээ биелүүлж эх орондоо ихийг бүтээх байсан балчирхан хүү. Гэрэлт ирээдүй бэлгэлж чадаагүй, эрсдэлгүй амьдрах нөхцөлийг тэнд бүрдүүлж өгөөгүй томчууд биднийг уучлаарай. Маш сайн болов сакс тоглодог. Сургуультай хөөрхөн тэгэл найзуудтайгаа тоглол бичдэггүй байсан. Яг бол тэмцээн болоод бид нэр ангийн харахад амар хэцүү юм чи. Тэгэл энэ хүүхд нэрээ талигаж байсан бол бид баг ангин медаль авсан байгаа даа гэж хоорондоо яриад. Хүн болго ирээл тэгээд яриад тах айгүй хэцүү шүү дээ. Найзынхын талаар гэл тэгсэн байгаа даа ингэсэн байгаа даа гэл. Ер нь айгүй хэцүү байд юм дөө. Хүн үнэ алдах ч зовлон хаана хөхт. 100 нөгөө нэг ажил төрөл ингээ хамт ирдэг гэсэн. Ер нь ихэнхдээ л ер нь тийм зуны ямалтаар ажил хийгээл. Тэгэл орой эртээ ажиллаад тарчаал тэгэл ер нь энэ дээр ирс тоглохгүй л амар тийм яардаг л байсан л та. Бусаж яриад баймаар санагдаад идэг юм аа. Айгу хүнд байгаад байхгүй. Ярихаар нэг сонир уйлчих гад. Найз минь. Чамтай хамт тоглодог газраа бид бараг л ирэхээ болсон. Яагаад гэж юу? Чи байхгүй.